Одоо би өөдөө даван болчихсон. Тэгээ би энэ төрөс болсон. Би яг хоо чичмаа сайхан шийдэж байгаа. Би шүдэг очиж суснараа атаагүй зөв туртан тэгээд энэ туртан айсан өөр шүдэг зохиомж тавьсан. Тэгээд зүгээр шүдгийн зэжлээс гадна ашигтай юм атаагүй туртан гэж тавьсан. Тэгээд намайг хамгийн анх шүдэг гэж нөлөөсөн шүдэг гэвэл салан багвар шүдэг байсан. Тэгээд тэр шүдгийг хамгийн анх би уншаад их хөвгөлтэй инээдний ой чигш санагдаад тэгээд би гар ингэ байхдаа хамгийн анхны шүдэг болоо хавар гэж шүдгийг зохиож хийсэн. Тэгээд тэр шүдгийг уншдаг юм. Хавар болж ярвыг хэлж хайрыг цэцгэс яагаад хайрыг цэцгэснийг ямаах мэдэж магадгүй. Тэгээд хамгийн анхны шүдгийг уншдаг манай энэ хүүхдүүд багш хинээсэн. Би анхны шүдгийг дүргээрээс авсан. Тэгээд дүргээрээс авахтаа өмнө ямар ч шүдэг чийж чаагүй. Тэгээд би дүргээрээс авахтаа ашиг шүдэг чийж гисэн. Би шүдэг чийж нэрээ өөртөө үгийн баялаг хийсэн. Сайхан байсан цаасаараа би өөрийгөө ажиж залхахтаа би хаан дөрөв гэж шүдэг өөрчилсөн. Тэгээд өвөө ээж аав чинь маань чи бас киндэ ямар мундаг болсон юм чи хизээ мундаг болсон юм гэж сайн тэгээд хүмүүс надад видео өгсөн шүү дээ. Би шүдэг очсон ямар нэг юм үйлдэл утга санааг амбар болсон. Би бас энэ чадвар ашиглаа ямар нэг мэдрэмж дорцсон. Үйлдэл ордог болсон үйлдэл амхаа олгоод шагнал авдаг. Би бас энэ мөрөөр одоогоор надад хараа шагнал байгаа. Би орон шийдвэрлэлээр өөртөө ихтэй бусдад өөрийгөө чөлөөт ойлгодог болсон. Тэгээд сайхан бас ээжүүдийн баярын ээжтэй цаашаа болонгийн ганцхан ээжтэй унших шүдгийг уншиж өгсөн. Тэгээд манай ээж цаасаа баярлсандаа бүр үйлсэн. Тэгээд манай багш маань ингээд бидрийг бүхний сэтгэл хөдлөн сайхан уншиж гэж хэлдэг. Тэгээд тэгэхээр ерөөсөө ойлгох байсан. Сайхан болсон ээжүүдийн баяраар ээжтэй уншиж өгөхдөө би үнэхээр ээжийн хаад сэтгэл хөдлөн сайхан уншиж чаддээ гэж өөрөө өмөрсөн. Би бүрээс эхлэж шүдэг чийжсэн. За 3-р хэвтер би тэнцгийн баташ па 9-ний аван гэдэг шүдгийг чийжсэн. Энэ шүдний ууз усны сав урамгийн байгуулсан улбар цэцгийн дэлбэр шүр адил төлөвлөн билээ. Тэгэхээр надад мөрийг уншихад чийжлэхэд надад яаж ч ингэ тийм цэцгийн шүдэг хамаар санагдсан. Тэгээ би зохиосон миний анхны шүдэг байсан. Тэгээд тэрнээс хойш би одоо хүртэл би шүдэг бичиж байгаа. Энэ 5-р хэвтер би өөрөө номыг гаргасан. Энэ бол миний хамгийн том амжилт юм аа гэж бодсон. Бас ингээд та нар хүсвэл би өөрөө зохиосон шүдгийг та нар уншиж сонирхож болох юм. Би саранц гэдэг шүдгийг уншаад би. Саранц гайхамшигтай үсийг 2 чихний саранцдаг. Гэрэл нарыг 2 нүдний саранцдаг. Амттай хоолыг амны саранцдаг. Альва өнрийг хамарны саранцдаг. Уулын модод гүлигмээ саранцдаг. Өнгөнгийн цэцэгс гаригмээ саранцдаг. Хаан сарсан болго тархигмээ саранцдаг. Үннийг хэлдэг хүн сайхан сэтгэлийг саранцдаг. Би орон уншиж ихсээр өөртөө итгэжтэй яагаад нэг шүдгийг хотод хийждэг байна. Яг хотод хийждэг гэж шүдгийг гол байна. Орон яруу уншихаа дараа 2 мөрөөр сэтгэж хавааж хийждэг. Тэгээд би 1-р ангиас 5-р анги гэхээр их олон шүдгийг зохиосон. Сайхан өгөөд 3-р ангийн газар бүрд тулах сургуулийн шүдгийн наадмаас би тэргүүн байр эзэлсэн байгаа. Би үүгээрээ их бахархаж байгаа. Би өөрөө туснаар өөртөө ихтэй болсон. Би бидрээ шалгалтанд их баяртай байдаг. Яагаад юу сонсон мэдсээр шалгуулахаар их баярлдаг. Манай бүшээлийн баярыг бүгдээ тэр надаас ингэж асууж ирсэн. Танай ямар шалгалт авах юм бэ гэж асууж ирсэн. Тэгэхээр би шалгалт чинь гоё штэ гэж хэлж ирсэн. Энэ ч бас бидний уран урт сурсны авьяа болоод өгч байна. Ямар нэг юм шинэ хэлж авахдаа дайс хандарч тэтдэг. Харин шүдэг үнсчээчтэй ачаараад хинээс яаж юм бэ санахгүй болсон.
Хүнээс хизээж айж мэхий байсан. Би өмнө нэг сургууль 1-р ангид орж ирсэн. Тэгээд анх бадан шигээд үлгэрийг уншихдаа би маш их хэцсэн. Яагаад гэвэл 40 хүн надад зэрэг хараад байхад надад их айц сэтгэл төрсөн. Тэгээд би одоо болохоор 400 хүн надад харсан ч хэдэн ч хүн надад харсан ч би айж мэхий болсон. Би шүлэгсэж өрөө уснараа өөдөө хэлээ дуу чангасан. Тэгээд би шүлэг намнаас санаа аваад зураг зурдаг. Тэгээд би энэ зургийн авьяасаа хөгжүүлнэ. Би хомондог зөвхөн яруу хийсээрээ би миний ой докторт аягүй сайжирсан. Тэгээд бас манай дижид анх удаага англи нэг хичээл орж байгаа. Тэгээд англи хэл авсан болохоор аягүй зээжлэх юм болсон. Гэтэ би аягүй хурдан зээжчихдэг. Энэ маань болохоор ингээд шүлэг зээжлэх нааш гаваа юм бодож байна. Би 4-р ангида бүхий батарчбаг урд ангида дотны яриа өргөжсэн. Тэгээд бас дээрээс нь дуу атууд өөрхөн зохиосон шүлгийг уншсан. Би бүхий батарчбаг зохиосон хэмээ гэдэг шүлгийг уншиж зураа. Бүхий батарчбаг таахгүй яана гэдэг доктор айдсан. Тэр бүхий батарч өөрхөн шүлгэндээ уяраад өглөөс туслахад би маш их баярлаж сүүлдээ аим инээстэй инээгээ тэгээд би төсөвдөө сайн тавьсан. Түүнээс хойш би шүлэг уншаад хоббитой болсон. За гэхэмчлэн хүүхдүүд маань өөрөөсөө ингэж ярьж байгаа хүүхдүүдээ маш сайн чадвартай. Би хүүхдүүдээр ямар хаан хизээж хэний ч өмнө бахархаж байдаг. За тэгээд Монгол хэлний хичээлээр бас уран тоолын яруу сонсогчтой сайхан уншиж ярьж сонснараа маш олон чадвар хөгждөг гэсэн. Хамгийн сүүлчийн үр дүн бидэнд юугаар ирж байгаа вэ гэхээр хүүхдүүд маань 1-5 ангиас одоо сайн хүүхдүүд хамгийн ихээр 1-р ангиас 6 настай анхны хүүхдийг 1-р ангиас одоо бардам өглөө хүүхдийг богинохоо үнэлдэг. Тэгэхээр 1-р ангиас хүүхдүүдийг ямар хэмжээтэй, ямар утга агуулгатай шүлэг цээжлүүлж гараагийн нэвтрүүлэх вэ гэдэг нь одоо хамгийн чухал ихэн тавьдаг асуудал суурь явдаг. Тэгээ бардам шиг гэдэг шүлгийг би анх хүүхдүүдэд цээжлүүлжсэн. Тэгэхээр гарааг их сайн явсараа хүүхдүүд маань амжилттай өдөөгч нь сайхан сурцсан гэж би итгэжээдэг. За тэгэхээр тэрний үрд нь сая шинийн 15-ны шинийн их сайн өдрөөр тохиосон тэр өдөр биднээс яг энэ өдөрт сурсан чадваруудаа бүх ээж аваа өмнө тайлбар үлгээр харуулсан. Ер нь удирдах бүхэн биднээс Монгол хэлний хичээлээр 20-3 зүйл сургаад Монгол ардын аман зохиол үлгэрүүдийг цээжлэх. Тэр болгоныгоо удирдах бүхэн бүх ээж аваа өмнө өндөж харуулдаг. Тэгээд хүүхдүүд маань одоо ангид хичнээн хүн ирээд ямар анги дүр хичнээн байсан ч гэсэн айцгүй тэрийгээр бахархах сэтгэлээр уушаад хүнд өөрийгөө илэрхийлж чадaltaй болсон гэж үзэж байгаа. За тэгээд тэр бэлэг сайн өдөр биднээс яасан бэ гэхээр номын баяр хийсэн. Энэ номын баяр маань ямар номын баяр гэсэн бэ? Хүүхдүүдийг өөрсдийг туйлсан номын баяр байна. Би 1-р ангиас нь хойш одоо чинь цэцэн шүлэг өгүүлбэр ихүүдээс нь санаа ахуулаад өөрсдөө нь үлгэр өгүүлбэр 1-р ангиас өгүүлбэр зохиолдог байсан. Тэгээ ихүүд зохиолдоод ингээд тэр болгоны нэгээ 1-р ангиас хойш ингээд хадгалж яагаад одоо энэ 5 жилийн дараа 5-р анги хүүхдүүдэд харааж байгаа. За одоо энэ та нар мэдээд боллоо. Шилдэг мэдээж. Тэгэхээр энийхээ дээжийг мэдээд та нар өөрийн гэсэн номтой болоо. За тэр номоо та нар өөрсдөө эмхэхдээ 1-5 ангидаа зохиосон ихээсээ гадна хийж бүтээсэн бүтээлүүдээ бас хамтцаж оруулж болно гэх. Тэгээ өөрсдөө нэр өрөөгээд ингээд ном хийх ажилдаа орсон. Тэгээд хүүхдүүд маань сарын дотор яг нэг материалын дэвтэрээс учраас сарын дотор бүх номтой болсон. Тэгээ энэ номоо биднээс одоо зөвлөмжлээд ингээд 41 янзын нэртэй 41 янзын одоо айстай тийм бүтээлийн ном гаргасан. За тэгээд энийг პირველ цаг цагаараа таамаг сонирхноо ч юм бол энэ хичээлээр дараа таамаг хүүхдүүдээс ингээд аваад ирж болно. За энэ бол биднээс Монгол хэлний хичээлээр уран яруу уншиж сурах олон нэг хичээлээр олон чадваруудыг эзэмшсэн үр дүн гэж би үнэлж байгаа хүүхдүүд. За тэгээд бэлдсэн 3 минутыг зочдтой үлдээе. Тэгээд та нар миний хүүхдүүдээс тийм ээ сонирхсан асуултаа эсвэл одоо энэ сонгогдоогүй хүүхдүүдээс бас уншуулах сонирхолтой, зэрэгийн яриулах сонирхолтой байх нь сонгогдоогүй хүүхдүүдийг бас болгож яваарай гэж би хэлж байна. За ингээд 3 минутыг нэлээд зочдтой хичээл 3 минут үлдээе.
За багшаас манай өвчнөөс асуугаад тэгээд биднээс Монгол хэлээр хичээдэг шүүжлэг уурны яруу уушгаас гадна бас Европ матад маш хэмжээгээр зээждэг айлтгуултай. Санаагаар асуулт үүсгэж асуусан байна. Тэгвэл биднээс хоёр матад нэг матад авч юу? Тэгвэл за. Хоёр матад